Сайн байцгаана уу? Сайн уу Улаанбаатар нэвтрүүлгийн эрүүл мэндийн булангаар нойр булчирхаан үр хөслийн талаар ярья. Нойр булчирхаан үр хөслийг ерөн дотор нь цочмог болон хархаа гэсэн хоёр төвшөнд ингэж хувааж байгаа. Нийт өвчлөлийн 80-аас 90% нь бол бид нэр хархаг өвчлөлт байна. 10-аас 20% нь бол цочмогоор өвчтдөг юм байна. Яагаад энийг бид цочмог хархаг гэж ангилаад байгаа гэхээр хархаг өвчлүүд бүгдээрээ гэрийн нөхцөлд өөрөөс нь шалтгаалсан тийм өвчлөл байдаг. Тэгээ хархаг энэ өвчлүүд нь болонгод өөрөө гэрийн нөхцөл эмчлэгдэх боломжтой. Үндсэн 3 шалтгаанаас болж энэ өвддөг. Үүнд нь болонгод та өлөн удаан явж гад нэг дор хэд хэмжээгээр идэх, байнгын гадуур хоолтой буюу байнгын амтлагч ногоо ихтэй хоол хүнс хэрэглэх. Хамгийн том шалтгаан нь мөн архины хэрэглээтэй холбоотойгоор бид маш их хэмжээгээр ингээд нойр булчирхааг өргөсүүлж байна. Тэгэхээр энэ 3 шалтгаан танд байх юм бол хувь хүн та өөрийгөө ангаах эмчлэх бүрэн боломжтой юм аа гэж хэлгээд байгаа маа. Тэгээд бид нар болонгод ялангуяа одоо орчин үед бол нойр булчирхаа өдлөөл гэх юм бол бид нар энэ бензин норм, месенпорт, панкреатин гэдэг ийм эмнүүдийг уудгийн байна гэд өөрсдөө ингээ авцсан байдаг, уугаад идэг. Гэтэл энэ нь болонгууд үнэхээр ферментийн дутагдалд орсон уу? Эсвэл илүүдэлтэй байна уу гэдэг энэ эмчийн зөвлөгөөгөр бас уугаарай. Яг ялангуяа энэ нэг дээр дурдсан эмнүүд маань тухайн айл өрх булганы эмийн санд ингээд байж идэг, тогтмол байж идэг. Түгээмэл эм учраас ингээд илүү хүмүүс эмчийн жаргуу, эмчийн зөвлөгөөгөө ихээр ууж байгаа учраас хэлэх нь зүйтэй юм аа. Тэгэхээр бид нар болонгууд яг хэрвээ та үндсэн дээрх 3 шалтгаанд байхгүй байх юм бол заавал эм болон эмнээс хамралтай байх шалтгаан байхгүй. Та юу байх вэ гэхээр тогтмол цагт бага хэмжээгээр идэх нь хамгийн чухал юм байна. Хоёрдугаарт усны хэрэглээг маш сайн хангах хэрэгтэй байна. Учир нь гэхээр бид нар нэг кофеин дээр ус игээд явах бол яадаг вүлээ те. Ингээд усыг аливаа тохон кофе ингээд сарамгжаад өнгөний хувьд бол өнгө нь ингээд сарамгжаад илүү болж ирдэг те. Тэрнтэй адилхан бид их хэмжээгээр ялгаруулсан байгаа тэрхүү ферментийг усаар ингээд сармагжуулах гэдэг зорилгоо энгийн боловч асар биднэрт үр дүнтэй тийм эмчилгээ бол өөрөө ус эмчилгээ байдаг. Тийм учраас бид болонгууд тогтмол хэрэглэх нь байна. Ариг дарсныхаа хэрэглээг зохицуулах нь байна. 3 дугаарт усны хэрэглээ хэрвээ нойр булчирхаа өвддөг бол та усны хэрэглээг нэмэх нь байна, ихсэх нь байна. Ус уугаад шээгээд байна гэдэг бол өөрөө эмчилгээний суур эмчилгээ бас болж өгдөг юм аа. Бүх эргэтэн систем нь өөрөө эргэн нөхөн сэргийх хугацаа буюу бүх эсүүд шинжлэгддэг. Нойр булчирхааны хувьд шинжлэгдэх хугацаа нь 12-7 хоног буюу 3 сарын дотор бол бүх эдис нь нэг болгон дахин шинжлэгдэж шинэ эс ургаж тэр нойр булчирхааны нөхөн сэргэгдэх бүрэн боломжтой. Тэгэхээр бид архаг нойр булчирхаан өрөвсөл шалтгаан болон нөхцөл нь арилгахад тэр эргэтэн бүдэн эдгэрэх буюу бүрэн шинжлэгдэх дахин урган түлжих тийм боломжтой байдаг. Би ингээд дархаг нойр булчирхаатай гэд энэ бол байнгын та тийм өвчлөлтөд явна гэсэн үг бас биш ээ. Тэгэхээр бид хэрвээ шалтгаан нөхцөлийг бүрэн арилгахад бидний нойр булчирхаа бүрэн шинжлэгдэх дахиж эрүүл нойр булчирхаагаар та бүхэн амьдралынхаа ажил үйл ажиллагааг дахин үргэлжлүүлэн зохицуулан явагдах бүрэн боломжтой гэсэн үг ээ. Бас нойр булчирхаан өвчлөл бол дан гадны шалтгаантай бас байдаггүй. Бидний дотоод шалтгаан буюу эмнэлэг зүй аяд эрхтэнд хэрхэн нөлөөлдөг вэ гэсэн сэтгэл зүйн талаас нь аваад үзэхэд нойр булчирхаа өөрөө дандаа бидний эцсийн ус эмийг боловсруулах, дандаа сахар өөх тосыг боловсруулах энэ талаас нь хараад үзэхэд бид нар амьдралын амттай, шимттэй сайхан зүйлийг мэдрэх түүндээ тааламжтай байх тэр өнцгөөс нь хаваад үзэхэд бид нэр амьдралаас гоё зүйлийг, сайхан зүйлийг олж харах юм чадвар байхгүй буюу аливаа зүйлд баярлах, талархах тэр мэдрэмж байхгүй байгаа үед бас сэтгэл зүй гэр нөлөөлж нойр булчирхаа өвдөх магадлал ингээд сэтгэл зүйн талаас нь ингээд тайлбарлагдаж болтгоо. Тэгэхээр бид аливаа зүйлийг эрэг талыг нь харах үнцэггүй болох аль эсвэл дандаа асуудлыг шүүж түүний араас хөөцөлдөх аль эсвэл юмыг дандаа сайн муу гэж хоёр талаас нь ингэж их цаг хязгаар их тавьдаг хүмүүсийн нойр булчирхаа бас их өвддөг хандлагатай байх наа. Тэгэд энэ шалтгаануудаас болоод бид нэр өвчлүүлээ гэж ботход нойр булчирхаа гэдэг эрхтэн маань өөрөө 3 сарын дотор бүрэн шинжилэлт хийгддэг эрхтэн байгаа. Тэгэхээр бид нэгэн тал архаг нойр булчирхаа өргөслөөр өвдсөн насан туршдаа тийм өвчлөлттэй байна гэсэн үг биш ээ. Хэрвээ та амьдралаас харах
өнцгөө өөрчлөх, өөрийнхөө сэтгэл зүг дандаа эрэг зөв талаас нь харах, мөн нөгөөдөөгөр энэ анагаах ухаан талаас тайлбарлагдаад байгаа арх дарсны хэрэглээ мөн нэгд орох хит их идэхгүй байх, өлөн удаан явахгүй байх, тэр нүг өдрийн дэлмийг яг цаг тухай бүрт нь өдрийн 3 хоолой тухай бүрт нь идэх энэ цаг үед нь бол үед байх юм бол энэ дэлмийг бүтэн сайхан бариад яваад хадгалаад яваад ах бол бидний нойр булчирхай эрүүл хэвээр та амьдралыг үргэлжлүүлэх бүрэн боломжтой гэж. Өнөөдрийн эрүүл мэндийн булангаар нойр булчирхай хархаг өрөвсөл эдэгдэг өвчөн гэдэг талаас нь эдгэрэх боломжтой биднэрт бүрэн боломж байгаа гэдэг талаас нь та бүхэндээ танилцуулж эрүүл амьдралын хэм маяг эрүүл сэтгэлгээнд чиглээсэй гэж уриалж энэ хүн нэвтрүүлгээ өндөрлөж байна.